Сайн байна уу? Ирцээ сугаас мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээр уулзчаадаа баяртай байна. За өнөөдрийн бичлэг маань өгч буй цусын суцыг аврах хамгийн сайн хоол юу вэ? Үүнийг идээрэй. Тренд сургалт. Солонгосын алдарт лектор бизнесмен Ким Мигён яалтад тусламжийн мэргэжилтэн Чэ Сок Жэтэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Тэгээд энэ бол одоо Солонгос бас нэг хэсэг нэлээ одоо тренд сургалт болж исэн. Тэгээд энэ ярилцлагыг та бүхэндээ хүргье. Та бүхэн эхнээс нь дуустал сонсоод өөрийнхөө амьдралдаа хэрэгтэй мэдээлэл олж аваарай гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээ маш одоо чухлаа. За ингээд эхэлцгээе. Өгч буй цусан суцыг хэрхэн аврах вэ? Ким лектор. Амьдралынхаа эцсийн мөч хүртэл зүгээр л эмүүн гэж бодож байсан. Гэхдээ үүний оронд бид одоогийн амьдралын хэв маяг хооллох туршлаа сайжруулснаар энэ өвчтөд идэвхтэй тэнцэж чадна гэж бодож байна. Эмч. Мэдээжийн хэрэг хоолны дэглэм хамгийн чухал. Тэгээд дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдалгээ тэнцвэртэй хадгалж явах ёстой. Тиймээс амьдралын хэв маягаа зөв авч явах хэдэн зүйлийн талаар ярилцъя. Эхлээд хоолны талаар яриа. Хоолны мэргэжилтэн бүр үүнийг идвэл сайн, түүнийг идвэл муу гэж хэлдэг. Тэгвэл бид алийг нь даах ёстой вэ? Мэргэжилтнүүд тэс өөр зүйл яар тохиолдол байдаг тул хоёуланг нь зөв гэж бодоход хэцүү байдаг. Гэвч нэг л адил зүйлийг ярьдаг. Хамгийн гол нь босруулсан хоол хүнсийг хоол ундаасаа хасах явдал. Энэ бол нойвор нэг асуудал. Бид хоол хүнсэндээ ямар нэг зүйлийг нэмэх тухай бус, хасах тухай ярих нь зөвөө. Нэгдүгээрт босруулсан хоол хүнсийг хасах нь хамгийн чухал юм аа. Бидний их хэмжээгээр идүүлэхийн тулд үйлдвэрт босруулдаг хоол, дэлгүүр зарагдаж буй хүнсний ихэнх нь хэд босруулсан, удаан хадгалагдах боломжтой байгалийн шин тэжээлгүй хоол байдаг тул үүнийг арилгах нь хамгийн чухал зүйлээ. Хэрэг та эдгээр хоол хүнс нь цусандаг сахарын хэмжээг хурдан өсгөж, таны бие дэх инсулиний эсэргүүцлийг хэр хурдан нэмэгдүүлж байгааг мэддэг бол энэ хоол ямар аюултай болохыг ойлгох болно. Хамгийн түрүүнд зайлсхийх ёстой зүйлсүүд бол бидний эргэн тойронд маш ойрхон байгаа босруулсан хүнс юм аа. Хоёрдугаарт цусны даралт хэсгээс сэргийлдэг дааш хоолны дэглэм юм. Бор будаа идэх, нүүрс ус багтаа хоолны дэглэм, тэр дундаа ногоон хүсийн ногоо идэх юм аа. Орчин үеийн амьдралд калорийн дутлаас болж асуудал үүсэх тохиолдол бараг байдаггүй. Гол асуудал нь эрдэс бодис, витамин, антиоксидант, эслэг дутагдсанаас үүсдэг. Үүнийг нөхөх хамгийн чухал зүйл бол хүнсийн ногоо юм аа. Ногоо нь энергийн солилцоог сайжруулж, эрдэс бодис, витамин, эслэг, антиоксидантаар хангадаг. Тийм учраас би илүү их эрдэс бодис агуулсан ногоог онцолж байна. Боломжтой бол түүгээр итгэн зүйтэй бөгөөд түүгээр нь итгэхэд шингээлт муу бас эцсийн савсартай холбоотой асуудал гардаг тул зарим мэргэжлүүд чанаж итгэхийг зөвлөдөг. Заримыг нь чанаж, заримыг нь буслах шаардлагатай байдаг. БЦ витаминууд нь усан дуустдаг тул угааж буслахад алга болдог тул түүгээр нь идэх хэрэгтэй ногоонууд ч бас бий. Ямар ч байсан хамгийн чухал зүйл бол нэг хоолнд 6-аас 7 төрлийн ногоо идэх нь дутагдж буй элементийг нөхдөг гэж үздэг. Үлдсэн илчлэгийг юугаар дүүргэх нь тэмч том асуудал бишээ. Миний туршиж үзсэн санал болгож буй зүйл бол бор будаатай хоол юм. Зардалж гайгүй бөгөөд бор будааны хальс нь маш чухал. Бүрхүүл болон үр хөврөл нь амьд байх нь чухлаа. Ким лекторийн асуулт. Бор будааг хэд хэдэн хувиар хийвэл зүгээр вэ? Бор будаа, наалдамхай будаа хоёрыг тал талаар холчихвол араа илүү амттай болдог. Цавуулаг бор будаа нэмэхэд хүүхдүүд үнэрэнд мэдрэмтгий бол үнэртэй байна гэж хэлдэг. Бор будааны үнэр гэж байдаг. Түүнийг багасгахын тулд бор замгтай будаа хийдэг юм уу? Хүүхдүүд замг нь дургүй бол 3:1 харьцаагаар бор будаа, 70% нь цагаан будаа хийж болно. Ийхүү баг тохируулж гэртээ аль болох хийж байх нь чухал. Олон хүмүүс бор будаанд агуулгадах хорт бодисыг яах вэ? Фитгийн хүчлийг яах вэ гэж асуудагч будааг болгох үед тэдгээр хорт бодисууд алга болдог тул айхтар санаа зовох хэрэггүй. Бүх урмалд өөрийгөө хамгаалах хорт бодис байдаг. Маш бага хэмжээний хорт бодис нь бидний биед тустай элемент тул бор будааны хорт бодисоос болоод түүнийг идэж болохгүй гэж ярих нь зохисгүй байхаа. Асуулт. 50-60 настай, ялангуяа 60-70 настай хүмүүсийн хувьд бараг зүгээр л байж байхад өвчин тусчих гээд байдаг. Хэрвээ сая хэлсэн аргаар хоолвол 3 сарын дараа үр дүн гарах болов уу? Эмч. Юун 3 сар вэ? 1 сарын дараа л үр дүн гарна. 1 сар болоход бие зуршил болчихдог. Хөнгөн зурш бичээн зэргийг хараад энийг дэд яах вэ гэж бодогддог. Асуулт. Ганцаарч гисэн хийж чадах болов уу?
Эмчийн хариулт. Юу хийж байгаасаа ойлгох хэрэгтэй. Сайн ойлгоод итгэлтэй байж чадвал өөрчлөгдөнө. Хэрв итгэлгүй байвал хэр удаан амьдрна гэж ингэх вэ дээ. Ганц болох амьдралдаа дуртай юм идэж аз жаргалтай байх хэрэгтэй шүү дээ гэсэн олон уруу таталтууд ирдэг. Мөн эргэн тойронд олон төрлийн босруулсан хоол хүнс байдаг учраас амргүй тул юу хийж байгаа сайн ойлгоод өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Миний хувьд 3 жилийн өмнө тийм хөтөлбөрт хамрагдаж түүнийг амьдралдаа сайн мэдэрч тэгснээр өөртөө бүрэн итгэлтэй болж тэрхүү зуршлаа авч үлдэж чадсан юм аа. Хамгийн ихний зүйл бол энэ түүхийг сонсоод үнэхээр боломжтой гэдгийг ухаарч үүнийг туршиж үзэх шийдвэр гаргах явдлаа. Дараа нь түүнийг хэрэгжүүлэхэд 2-7 хоногоос 1 сар орчим хугацаа шаарддаг бөгөөд энэ нь аяандаа зуршил болоод ирнэ. Тэр цагаас хойш дадал болж дараа нь бие маань хурдан өөрчлөгдөнө. Цусны судасны байдал ч хурдан өөрчлөгдөнө. Ийхүү өөрчлөгдөж цусны дарал тогтмол буурч толгой ирэх мэдрэмж төрж байвал эмчтэй хоолны дэглэмээ ингэж өөрчлөсөн гэж хэлбэл тэд мэддэг. Эмчлэр үүнийг огт мэдэхгүй биш мэднэ. Хоолны дэглэмээ өөрчилснөөр цусны даралт буурдаг тул эмээ бас багасгаж болно. Гэхдээ ихэнх эмч нар эмээ бүрэн зогсоохоос айдаг. Учир нь тэдний үзэж байгаагаар өвчтөн хоолны дэглэмээ өөрчилж түүнийгээ тууштай барих нь тун ховор байдаг. Өвчтний өнцгөөс харвал би хамаагүй дээрсэн байхад эмээ байнга бичиж өгөөд байх юм гэж бухимдаж магадгүй. Гэхдээ эмчийн зүгээс бас санаа зовж болно. Дэглэмээ алдаад буруутчих вэ. Гэнт түргний машинаар ачидаад ирвэл яах вэ гэж. Тиймээс өөртөө итгэлтэй байж эмчтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Би хоол хүнсээ бүрэн өөрчлөөд илүү сайжирсан гэдгээ тодорхой хэлэх нь зөв бөгөөд тиймээс эм уухай болмоор байна гэж хэлэх нь зүйтэй. Түүнийг сонсоод эмчтэй нь за тэгвэл эмээ бууруулад үзье. Зогсоё. Эсвэл биеийн байдлаа хараад аслаад үзье гэх мэт шийдвэрийг гаргах болно. Тим лектрийн асуулт. Манай ажилчид надад байнга хэлдэг. Та ястай аймаар юм аа. Яаж 6 сарын турш нэг удаа ч гэсэн гурил идэхгүй байна гэж. Эмч. Компанид ажиллах хүмүүсийн хувьд энэ тийм ч амар биш ээ. Компани ажилчид хамтдаа орон хоолнд ордог биз дээ. 6 сарын турш хамтдаа хоолнд орохгүй яаж болгосон бэ та? Ким лектор. Би өөрөө хоолоо бэлдээд явдаг байсан. Эмч. Гайхалтай арга байна. Компанид ажилладаг хүмүүст ямар арга илүү сайн бэ гэвэл нэгдүгээрт өглөөний цагаа ууж орон хоолоо идэхгүй байх. Эсвэл орон хоолоо идээд өглөөний цагаа уухгүй гэх мэтээр завсарлагатай мацаг барих аргыг баримтлавал илүү үр дүнтэй байдаг. Учир нь мацаг барих тусам бид илүү сайн үр дүн гарч инсулиний эсрүүцэл мэдэгдэхүйц сайжирдаг. Тиймээс 18 цаг мацаг барина гэдэг амаргүй ч ядаж 12 цаг мацаг барьчихвал зүгээр. Хоёрдугаарт хоёр хоолны аль нэгэнд нь хоолоо өөрөө бэлдэж итгэх нь сайн. Гэтэл та өөрөө маш сайн хэрэгжүүлж байгаа юм байна. Магадгүй өдийн хоолоо бэлдсэн дээр. Учир нь компанид ажиллахад орон хоолой гадуур идэх эсвэл хэн нэгэнтэй уулзах шаардлагатай болдог тул өдрийн хоолой бэлдэж очиод авчирсан хоолой гаргаж хамтдаа идэх хүнийг нэг нэгээр нэмэгдүүлэх арга зам байж болно. Орон хоолой гадуур идэхээс өөр арга байхгүй бол ядаж 2 хоногт 1 удаа эсвэл 3 өдөрт 1 удаа гэхмээр зайг нь холдуулах нь чухлаа. Тиймээс боломжтой бол гэртээ хийсэн хоолыг идэж, хэрв чадахгүй бол гадуур хоолохдоо гал дээр шарсан мах арх дарснаас зайлсхийх нь чухлаа. Гахаан хөл, пусаам, шав зэрэг чансан хоол итгэн зөвөө. Болж игэл босруулсан махтай хоол хямнаас татгалзаж аль болох загас, нугас, дахианы махаар сольж ийм байдлаар бие махбоддоо сайхан хоолыг бэлэг барих хэрэгтэй. Үүнийг ажилчтайгаа хамтдаа хэрэгжүүлж боломжтой бол гадуур идэх орон хоолоос татгалзаж хоолны дараа алхаа мартуузай. Хэрв та ийм байдлаар хоолох зуршлаа өөрчилвөл амьдралын зуршлаа өөрчилж чадна. Ингэснээр цусны судаснууд ч өөрчлөгдөж сайжирна. Асуулт. Хоолны зуршлаас гадна өөрчилж болох зүйлсийн талаар ярьж өгнө үү? Эмч. Хоолны дэглэмийн чиглэлээр мэргэсэн өрхийн анагаах ухааны мэргэжилтийн профессор Пак Ён Вүүтэй ярилцахад тэр ингэж хэлж байсан. Дасгал хөдөлгөөн хийхдээ мөнгө гэмнэх хэрэггүй. Хувийн дасгалжуулагчтай болдогсон уу? Эсвэл нийтийн спортын төв төлбөрөө төлөө дасгал хийх нь чухал. Хэн нэгэн чамайг татаж чангаахгүй бол өөрийн хүслээр дасгал хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Энэ бол үнэ. Тиймээс хэн нэгэн дасгалжуулагчийн тань зориулсан дасгалын програм байвал сайн хэрэг. Миний хувьд гүйлтийн багийн бүртгэгүнд саяхнаас оролцож эхэлсэн. Бэм гарагийн өглөө баг ангийн аавуудын уулзалт дээр хийдэг гүйлтийн баг юм аа. Ойролцоо насны залуустай хийж байгаа болохоор хоцорч ялагдахыг хүсдэггүй.
Тиймээс эцээ хүртэл гүйдэг. Энэ нь хамтдаа гүйхийн чухал гэдгийг хэлэх гээд байгаа санаа юм аа. Хоцорч үлдэхийг хүсэхгүй байгаа учраас эцэг хүртэл төвчж гүйдэг. Хэрэг би ганцаараа гүйсэн бол ингэж чадах болов уу? 12 км, 14 км гүйж чадахгүй. Айгүй бол дунд нь такси барьчихна. Хамтдаа хийх нь чухлаа. Биеийн тамирын заална. Эсвэл жимд яадаг лээ. Дасгалжуулагч дахиад нэг. Одоо сүүлийн удаа гээл зааврын дагуу хийдэг шүү дээ бид. Яг ганцаараа бие даан дасгал хийнэ гэдэг үнэхээр хэцүү гэж бодож байна. Арабик дасгал эсвэл хүч чадлын бэлтгэл хийдэг эсгээс үл хамааран арабикийн бэлтгэл нь хүч чадлын бэлтгэлээс хамаагүй чухлаа. Тиймээс 70% ба түүнээс дээш хувь нь арабик дасгал, 30 орчим хувь нь хүч чадлын дасгал хийгэр гэж хэлмээр байна. Спортын төвд очисон ч арабик дасгалыг төв болгон хийгээрэй. Мэдээж ганцаараа хийх хүсэл зоригтой хүмүүс байдаг. Жишээлбэл өнөөдөр 3 км гүйсэн бол маргааш нь 4 км гүйнэ гэд тууштай хийдэг хүн бол ганцаараа хийж болно. Хэрвээ тэгж сайн чадахгүй алгасаад байвал тусламж авч мөн хэмнэх хэрэггүй. Энэ их чухал шүү гэж хэлье дээ. Дасгалын хэмжээг дөрөв 2 дахь арга бол амьдралын хэв маяг. Өдөрт 8,000-аас 10,000 орчим алхах нь чухлаа. Тэгвэл 8,000-аас 10,000 алхмыг яаж гүйцэтгэх вэ? Миний хувьд гадагшаа гарахдаа машинаар явах уу, нийтийн тээврээр зорших уу гэдгээ боддог. Нийтийн тээврээр явах хугацаанд машинаар явахаас 1.5-аас 2 дахин их цаг зарцуулахаас бага байвал би нийтийн тээврээр зорчдог. Жишээлбэл би Качаноос Хундай хүртэлх машины навигацийг харахад 1 цаг зарцуулна гэж байна. Гэтэл нийтийн тээврийг харахад 1 цаг хагасаас 2 цаг явна гэсэн байвал энэ тохиолдолд машинаар бус нийтийн тээврээр зорчдог. Зах эсвэл хөдөө явах шаардлагатай үед машинаар явах нь илүү үр дүнтэй байдаг. Бүр хол явхад нийтийн тээврээр явах нь илүү тохиромжтой гэх мэтээр өөрийнхөө зарчмыг тогтоож түүнийгээ дагуул нийтийн тээврийг жишг болгон ашиглаж болно. Сүүлийн үед метро маш сайн хөгжсөн шүү дээ. Метронд суухад сайн дасгал хийх боломжтой байдаг. Түүнийг алдаж болохгүй. Шатыг нь ашиглах хэрэгтэй. Урсдаг шат хэрэггүй. Шатаар алхаж, шатаа 2-3 удаа сольвол 8,000 алхмыг бараг гүйцэнэ. Хэрв алхмаа гүйцэж чадаагүй бол байшинхаа урдуур алхаж нэмэлт алхмуудыг хийж болно. Компанид ажиллах хүмүүсийн хувьд ажилдаа машинаар ирээд биенийг давхран зогсоол лифтэнд суугаад ажил ширээний ард компьютер дээр бичиг баримтан дээр ажиллавал дасгал хийх боломж үнэхээр байдаггүй. Мэдээж тийм хүмүүс нийтийн тээврээр зорчих нь сайн. Мөн хоол идснээс хойш 10 минутын дотор алхах нь маш чухлаа. Өдөр нарны гэрэлд алхах нь сайн бөгөөд басныг арга нь ажилдаа алхаж ирэх явдлаа. Ойролцоогоор 30 минут алхах нь хамгийн сайн арга боловч хэрэг боломжгүй бол 15 минут алхаж ирээд шатаар өсөж өрөөндөө орж болно. Жишээлбэл 8 давхрын офис бол 8 давхар руу өсгөд 1000 алхамд өгөхгүй гэж үү? Хичнээн сайхан боломж вэ? Ийм боломжийг өөрийнхөө амьдралд бий болгох нь чухлаа. Ким Лектор бүгд хийдэггүй шүү дээ гэд инээж байна. Эмч биеийнхээ эрүүл мэндийн төлөө гарцаагүй хийх шаардлагатай гэсэн итгэл үнэмштэйгээр хийвэл сайн. Ким Лектор ингэж хэлж өглөөч хүмүүс хийхгүй. Эмч ингэж хэлээд өгвөл ядаж нэг хүнч болтгоо дагаж мөрднө. Энэ л амжилт шүү дээ. Ким Лектор гэхдээ бид яагаад үнийг хийхийг хүсдэггүй юм болоо? Бор будаа, ногоо, цагаан хоол идэхийг хүсдэггүй. Зүгээр бялуу идмээр байна. Дасгал хиймээргүй байна. Арабик хиймээргүй байна. Амьдралын хэв маягийн хувьд шатаар алхахыг хүсэхгүй байна. Зөвхөн тухайн үед уруу татагдсан зүйлээ хийгээд л байвал энэ нь хоримтлагдаж эцэст нь миний эрүүл мэндийг сүйтгэх болно. Эмч зөвхөн өөрийнхөө тавтай тухтай байх, тарих амар байх зүйлийг л хийгээд байвал энэ намайг сүрүүлж эхэлнэ. Өөрийн биед сайн зүйлийг олж түүнийг хийх хэрэгтэй. Эмээр аргалж боловч хязгаар бий. Тийм учраас үнийг сайн ойлгож бат итгэлтэйгээр хийх хэрэгтэй. Чи ямар аймаар юм бэ гэж хэлүүлсэн ч хамаагүй хийх нь зөвөө. Захирал та бол гайхалтай байна. Ким Лектор би сүүлийн үед жаахан суларсан болохоор эргээд хэвэндээ орё гэж бодож байна. Эмч хүүхдүүдэд хамгаалахыг хичээдэгч хэрэг би хэтрүүлбэл тэдэнд хязгаар бий. Манай гэр бүлд өөрийн гэсэн онцгой өдөр байдаг. 2-7 хоногт нэг удаа нугасны мах идэхээр явдаг. Улаан мах, шарсан мах идэхгүйгээр хүүхдүүдийнхээ махны хэрэгцээг хангаж хүсснээр ногоо идэж болох нь үнэхээр сайхан. Ким Лектор ихэнх хүн 50-60 наснда
гиперлипидемийн цусан дахь өөх тос, холестерин, триглицерид зэрэг ихснээр тодорхойлогддог эрүүл мэндийн эмгэг юм а. Цусны даралт ихсэх, чихрийн шижин болон бусад бодисын солилцооны өвчин тусах эрсдэлтэй байдаг. Тэр надад хамаагүй. Би огт тусахгүй гэж боддог хүн нэгч байхгүй байхаа. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах болгондоо цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний өмнөх үеийн тоог дээр үед зөв харахаач мэдэхгүй байсан. Одоо бол ямар шатандаа яваагаа мэддэг болсон. Миний шинжилгээний үр дүн эм ух үе шат биш болохоор гайгүй гэх биш. Эрүүл хооллолт, амьдралын зал зуршлаа өөрчилбөл заавал эмнэлэг явах шаардлагагүй гэж боддог. Эмч. Та цусны даралтыг дурдсан болохоор хэлж байна. Одоогийн цусны даралтын төвшинг 90-140 байвал хэвийн гэж олон хүмүүс боддог байхаа. Гэвч Америкийн зүрх судасны ассоциац цусны даралтын түвшинг бууруулсаар байна. Одоо тэдний ярьж байгаа зүйл нь 80-120-оос дээш бол цусны даралтын 1-р шат. Амьдралын хэм маягаа өөрчлөх хэрэгтэй. 85-130-аас дээш байвал эм ууж эхэлнэ. 85-135-аас дээш байвал аюултай гэсэн зүйл яригдж байна. Цусны даралтын 90-140 гэх энэ стандарт нь цусны судасыг хэд их гэмтээдэг түвшин гэж үзэж болно. Голчлон хүнсийн ногоор хоолдог болон цагаан хоолдог хүмүүс үнэндээ цусны даралт нь 90 байдаг. Даралт багтаа биш гэж юу гэж санаа зовдог хүмүүс байдаг. Цусны даралт буурах аюултай нөхцөл байдал гэж байдаг. Хэрв тархи нугасны асуудал байвал гиповолемийн шок, нейрогений шок, халдварт цочрол, септик шок зэрэг хэрэг бид нянгийн улмаас цочрол үүсч цусны даралт буурч байвал яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Харин хэвэн амьдарч байгаад цусны даралт бага байвал захын судасанд хүчил төрөгч илгээдэг даралт тэгж өндөр биш байна гэсэн үг ээ. Даралт бага бол суугаад босоход толгой эргээд эвгүй хэцүү байдаг гэж зарим хүмүүс санаа зовдогч үнэн хэрэгтээ бид хувьслын явцад 4 хөлтэй байж байгаад 7 сая жилийн өмнө зогсож эхэлсэн юм а. Тархи хэд өндөр байдаг тул бага хэвэн даралтаас босоход толгой эрэх нь хэвийн үзэгдэл юм а. Тиймээс зарим хүмүүс цусны бага даралтай байж болно. Миний даралт 90-100 байна. 120 хүрэхгүй байна гэж санаа зовох хэрэггүй гэдгийг нэмж хэлбээр байна. За бүгдээрээ өөртөө итгэлтэй байгаарай. Хэрв цусны даралт ихсэх, холестерол ихсгээс хамгаалах гэх мэт эмийг нэг уул байн гууж байх ёстой гэж олон хүмүүс боддог. Тийм биш ээ. Та өөрийнхөө хичээл зүтгэлээр цусны судасаа сайжруулж эрүүл хэвэнд нь оруулж чаднаа. Ким Лектор. Ч-сог-Ж захирлын хэснээр та бүгдийг нэг удаа хэрэгжүүлээд эрүүл судастай аз жаргалтай амьдрах гэж найдаж байна. Захирлаа өнөөдрийн ярилцлагад баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд, сонсоосоо гэж хүссэн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.